Арамтрыг үзэгчтэй за үзэгч та бүхэн та нутгийн хүн нэвтрүүлгийнхаа ээлжид дугаараар эргэн уулзж байгаадаа баяртай байна. За бид бүхэн энэ удаагийн дугаарыг мөн Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин за Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Уугуул за Жамсран Жовын Бэгцэрэн ах маань оролцож байна. Юуны өмнө зочин дараа мэндийг хүргэе. Сайхан аварчж байна. За сайхан аварчж байна. За та бүхэн СП телевизийн хамт олон та бүхэн ч гэсэн Улаанбаатар хотод зочлон мөн одоо намайг нутгийнхантай маань энэ чиглэл хэлцээр уулзаж байгаад баярлалаа. За би л ерөөсөө таныг одоо сайн нэвтрүүлэгт орно гэдгээл одоо таньж ингэж одоо анх удаа уулзж байна л та. Өмнө нь л ерөөсөө таньж байгаагүй, харж байгаагүй хүн байна. Тэгэхээр ер нь одоо хэдэн онд төрж өссөн. За нутгаас ер нь хизээ гараа Улаанбаатар хотод тэр ихэр удаж байна. За би Жамсран Жовын Бэгцэрэн би л 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод төрсөн. За би одоо 4 дүүтэй ингээд 6 ах トゥ тавуулаа өссөн. Тийм манай бид нар бол Баруун уртынхаа тэжээлийн байр тэнд байлаа. Баазын байрны ард тэжээлийн байранд төрж өсөж Баруун гол гэдэг дээр чинь одоо усанд явж Шандруу усанд явж төссөн л дөө. За би 10 жилийн сургуулаа 1994 онд төгсөөд 20 дугаар 10 жилийг төгсөөд тэгээд 94 онд Монгол Улсын их сургуулийн математик компьютерийн сургуульд суралцахаар ирснээсээ хойш нутаг руугаа 2 жил явсан байна да. Түл айгуу удаж байгаа юм. Тий, 94 оноос хойш одоо нэг удаа 1-р курсынхаа төгсдөг жилээ нэг очсон. Дараа нь гэр бүлтэй болсныхоо нэг очсон. Тэгээ Сүхбаатар аймгийн бүр наран сум хүртэл нэг явсан. Тэр хамгийн сүүлийн хизээ очсон гэсэн. Тэгэхээр одоо 2000 он юм да. Тэгээд тэрнээс хойш тий 2000 оноос хойш яваагүй байна. Тэгээд одоо нутгаач бас хүн чинь одоо 40 хүрж байна да. Тэгээд 16 он төрсөн. Тэгээд 40 хүрж байна. Манай үеийнхэн бол нутгаа одоо санаж байна ер нь үл тий. Тэгэл яг 10 жил бас гүрийнэ гэдэг бол бас их хугацаа тий. Бас их удсан байна нутгаараа очиагүй. Тий. Тэгэхээр ер нь одоо нутаг орноо ер нь хэр одоо нутаг орны талаар сурагт ажиг тавьж байна. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр нутаг орны тухай ярих нутаг орон гаргалаа сэрцгэл хараас удаг. Тэгэлгүй байх тэ одоо хамгийн сүүлийн нэг сайхан нутаг оронтой холбоотой жишээ дуртахт бол энэ бүхэн өргөн нөгөө маань нутгийн дуучин уртын дуучин нэг залуу өсвөрийн тоглолт болсон шүү дээ. Тэгээ тэр хүний сайхан тоглолтыг манай одоо ах хамаатай ах маань бас билээд тэр нутаг орныхоо шугамаар ингээ олж аваад тэгээд их мантах гэдэг. Тэгээд тэр ах маань бас эднийг бүр ээж аавтай ах トゥ утай бүгдээрээ сайхан үзсэн. Тэгээ тэр ах маань ч бас бид нарыг тэр тоглолт үзүүлэхдээ бас бодсон юм байна л би нөгөө цагаан сар ах トゥ гэрээ хотод байгаа ах トゥ нэрээр өсөж явахдаа тэр ич орлоо гэж манай инх мант хийж тэр үнэ зочиж очиад энэ мантах наран мантах нутаг гэдэг дууссан. Ер нь цагаан сараас айдуу ярьж игээд тэгээ тэр дуу маань их тэр хүний сэтгэл төрж ой носхон баярын тоглолтыг дүүдээ сонсгоё. Энд чинь тоглолтын нэр үлдэх юм. Тэгээ ер нь нутаг орны интернет, фэйсбүүк дээр байгаа бүлгийг хүртэл сонирхон тэн дотор бас юу болж гэнэ харж байдгаа. Ер нь бүтээн байгуулалт өрнөж байна. Манай аймагч бас жишг аймаг гэдэр болж идэргээд би тэр талаар бол захин орчноос авж байна. Мөн 10 жилийн найзууд маань Сүхбаатар аймгийн Дарин сум Баруун урт хотод дээр байдаг. Тэднээстэйгээ бас захин орчноор холбоотой байдаг та. Одоо яг Улаанбаатар хотод яг юу хийж байна? За яг өнөөдрийн байдлаар буюу сүүлийн 3 жилд миний ажил хөдөлмөр бол хувийн бизнес байна. Тэр дундаа би одоо зөв хооллолт, эрүүл амьдралын хэм маяг гэдэг талд сүүлийн 3 гаруй жилд суралцаж ажиллаж байна. За мөн одоо үүнийхээ хажуугаар манайхын Улаанбаатар хотод сүүлийн 8-ад жилд нэг үнээг одоо 12 болтон сайхан өсгөж үнэ мал бас эндээ мал гэдгийг манай гэр бүлийн одоо сонирхол тийм ээ бидний хооллолтын хэм маягаа авч үлдээ гэсэн тийм байдлаас байдгийг бас нэг чанартай хооллын сүү цагаан эдэг бас тасралтгүй хэрэглэе гэдэг үднээс мөн одоо энэ 3 жилийн өмнөөс хийж байгаа энэ ажлынхаа өмнө би 14 жил нацагтөржийн номсонд ажилласан. Тэнд бол би одоо мэдээлэл технологи хариуцаж интернетийг хариуцаж номын сангийнхаа шугамараас 12 удаа 14 жил ажиллахдаа би 12 удаа гадаад дотоодын дуртай солилцоо явж Америкийн нэгдсэн улсад би 2 удаа хүртэл явж тийм ээ тодорхой хэмжээнд би сурч мэдсэн их сургууль сурсан дээр програм хэмжигдэг компьютер гэдэг энэ чиглэлийн ажиллаараа би хөдөлмөрөө хийсэн. Одоо ч бас
Зүгээр яг бүр бүтэн суухгүй ч байсан бас би өрхийн төсөө гэж өрхийн төсвийн програм боловсруулаад бас 10 жил болж байна да. Тэрийг бас үргэлжлүүлээд хийдэг. Тэгээ миний хувьд одоо ажил хөдөлмөрийг би цалингийн төлөө амьдрах гэдгээр биш арай өөр өнцгөр нь харж амьдарч байна. Сүүлийн жилүүдэд тий. Цалин авч амьдрна гэдгээр биш тий. Яагаад тийх вэ? За ертөнцийг харах үзэл өөрчлөгдөж байна гэх юм уу? Тийм ээ, их томоор хэлвэл багаар хэлвэл ер нь бид нар чинь гэр ажил гэдэг энэ гормоос би гарах гэж үзсэн юм л да сүүлийн 3 жил. Өөрөөр хэлбэл тэр түрүүнд би номоос нацаг дуржийн номооснд ажиллаж байхдаа би их ном уншсан биш харин би их аялсан юм байлаа ажлын шугамаар. Тэгээ тэгж байхдаа гадаад дотоодын сургалтуудад очиход тухайн улс орны хөгжил дэвшлийг харж дээр нь бас би энэ ер нь гадаад хүмүүстэй холбоо харилцаатай байхад юу нь боо байх вэ гэж би гэртээ удаа гадаад хүмүүсийг ирүүлдэг болоод одоо 8 жил болж байна да. Couch surfing гэж юм систем байдгийн интернетэд. За энэ couch surfing гэдэг системийг би сүүлийн 8 жил одоо сүүлийн 1 жилд би work away гэдэг бас системийг хэрэгжилж эхэлж байна. За warm showers гэдэг бас систем байдаг. Энийг бас би хэрэгжилж дэлхийгээр дугуугаар ажиллаж байгаа залуучууд болон настай хүмүүс тийм хүмүүст идэвхтэй амьдрахыг хүсдэг хүмүүстээ бас би танилцж гэр орондоо найз нөхөд болж авчирч ингэж. Тэгээ энэ үүднээсээ л миний ертөнцийг харах үзэл өөрчлөгдөж хүн гэдэг амтэн чинь төрсөн үнэн өхөн үнэн дунд нь нэг сайхан энэ дэлхийгээр амьдрах ёстой юм байна л да. Тэр амьдрал гэдэг нь бол ямар ч байсан би нэг дарга гэдэг хүний хийхснийг хийдэг тийм байдал бол биш. Хүн өөрөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй гэдэг энэ үндсэн дээр л ажиллаж байна да. Тэгээд би тийм ч учраас би надад дарга маань миний хүсч байгаа цалин өгч чадахгүй ажлыг би хийдэг юм аа гэсэн. За. Одоо хүртэл яг 2 зочинтой байна гадаад. Тийм манайд одоо ирээд энэ Финлянд улсаас саяхан манай энэ work away гэж миний шинэ ашиглаж байгаа системээр ирсэн. Work away гэдэг нь алсад ажиллах гэсэн утгатай. Сайн дурын хүн тэр тухайн улс орноос ирж байгаа хүн болон эсвэл Монгол хүн энэ системийг ашиглаж дэлхийн улс оронд очиж сайн дураараа ингээд тодорхой хэмжээний ажил хөдөлмөр хийгээд тэгтээ тийм мэрэгжлийн биш өндөр шалгууртай биш ажилд нь туслалцаад тэгингээ тухайн байрлаж байгаа газартаа хүн төлбөргүй байрлаад хоол ундаа нэг зохицуулаад тийм ээ тэгээ ингээд 3 хоног 5 хоног нэг сар ч юм хамт байгаад тэгээ за баярлаа баяртай гэж явдаг хүн амралтаа шийдвэл өөр оронд тодорхой зорилготой өнгөрөх ийм систем л дээ. Тэгээ би Финляндаас ирсэн зочид маань хүртэл саяхан ирж бас манайхыг энэ үнэ малтай ихээр сонирхож ирсэн. Ер нь тэр Монгол одоо мал маллага ямар байдгийг харъя, сүү цагаан эдээ болов сурдаг ямар байдгийг гэж сонирхож бас ирсэн. Тэгээ бид нар бас тэр шугамаараа хүртэл үзүүлээд саяхандаа сүүний хоолой тэр хүртэл хийж үзэл ингээд яаж юм тэгээ. Одоо энэ гадаад хүмүүсийг гэртээ авчираад үн төлбөргүй хооллоод тэ байрлуулад ингээд хөдөлмөрлөл ажиллуулаад туслуулад ингээд яг найз нөхд болж ийн нэгдүгээр тэ танилцуулж өрүүлж байна. Гэхдээ ингээд энэ хүмүүсийг авчираад танд ашиг нь юу вэ? Энэ юу ч тавина дөө. Чи ч бас бага наснда яг таны үед яадгийг би санагдахгүй зөв ахыг нь 1980-аад оны үед намайг ийм 10 жилийн сурагч байхад бид нар 100 болов уу юу хөдөө гэрлүүгээ явъя гэж байдгийг. Би шилбэл Сүхбаатар аймгийн дунд шанд гэж аймгаас баруун тийш 10 км 8 км дунд шанд эхийн шанд гэдгээр миний гүйөө мэддэгмаа гэж хүн тийм ээ. Миний одоо гүйөө маань мэддэгмаа эмээ маань Цэрэн Балтуу гэж энэ хүмүүсүүд тэргээр мөнгөө дулмаа тэр маань тэргээр нутаглаж бас үнэ малтай байсан. Би 100 амралт боллоо тийш хөдөө гэрлүүг явдаг. За хамгийн олон Сүхбаатар аймгийн Наран суманд миний ээжийн дүү борчлоо баг. За тэгээ би борчлоохындаа хүртэл бас зуны амралтаар би төдийгүй манай дүүнэр очиж бид нар зуны 2-3 сар тэнд ажил хөдөлмөр хийж тэ аав ээж маань хавар нь хөргөж өгöd намар нь авдаг. Зун нь хөргөж өгöd намар нь авдаг юм байсан. Энэ миний энэ гадаад хүн авчирдаг систем яг тийм систем юм. Зүгээр энгийнээр тайлбарлавал энэ бол ямар нэгэн ашиг гэдэг зүйлийг бол бид нар бизнес талаасаа их сайн дүүгийн асуудыг буруу ойлгосон байж магадгүй ямар ч байлаа гэсэн соёлын солилцоо амьдрал ахуйг мэдэж авах тий тэгээ улам цаашил бол хэл ус би ч гэсэн энэ хүмүүсээс сурдаг. Энэ хүмүүс надад өнөөдөр Финляндд бол бүх сүүн пакетлэгдсэн байдгийг үнэний түүхийн сүг зарна гэдэг бол тэнд хуулиар хориглогдсон байдгийг пакетлэгдсэн ямар ч сүг уусан миний видeo шууд харшил өгдөг. Гэтэл Монголд ирээд үнэний суугаад харшил өгөхгүй байна ч гэдэг юм уу. Энэ тэр миний хизээч мэдэхгүй би бараг өнгөрч болох тэр мэдээллийг надад энэ хүмүүс би зардал мөнгөөр энэ хүнээс авдаг юм л да. Тэгээд энэ мэдчлэнгээр одоо над дээр 5-6 жилийн өмнө манад ирж байсан
бэлэг залуу. Тэр залуугийн үүргэв чинь дүүрэн тоглоомтой. Тэр залуу үүргэвчэндээ ямар ч хувцас суунаар юу ч байхгүй. Дүүрэн тоглоом. Манайд орж ирэл ширээ дүүрэн тоглоом дэлгээд манай ви номисонд ажиллаж байсан. Номисонд очиод манай найзуудын бидний ажлын өрөөнд дүүрэн тоглоом тоглоод бид нар тоглож байсан. Тэр залуу одоо Монголд бас энэ оны сүүлээр ирнэ гэж байна. Бас Монголын байгууллагуудтай холбоотойгоо би очин шүү би зөвхөнчээ туслах уу гэж туслая л гэж байгаа. Би чиний бүр Монголд одоо ийм тусалдаг хүн чи болох чинь одоо чи намайг мэдж байгаа штэ гэж утгатай би захиа өчөөл гэж байна. Өөрөөр хэлбэл ийм дэлхий гэдэг чинь эцээ эцдүүл нэг юм бөөрөнхий тийм ээ. Тэгээ ногоонч гэж хэлдэг бид нар усан ч гэж хэлдэг энэ амьдарч байгаа ертөнц маань өөрөө нэг л юм хүн яг өөр үндэстэн өөр хэлтэй өөр газар нутгийн бүсэд амьдарч байгаагаараа өөр ёс заншлаараа өөр болохоос биш зүрх сэтгэлээр гар хөлөөрөө нүд амаараа адилах юм. Тэгэл би энэ дэлхийн нэг эсн юм болохоор би хүмүүсийг гадаад дотоод гэж аль болох ялгадгуумаа. Тэгээ нэг энэ ус яг гэж би ялгадгүй хүний хүн л гэж боддог тий. Хамгийн гол нь бас эдгээр хүмүүс маань ирээд та мэдээлэл авахаас гадна хамгийн гол нь Монгол хотод танилцж байна тий. Монгол соёлтой танилцж байна. Одоо би тар нэг л орж ирээд яг харлаа л та. Ингээл гэр яг нөгөө нэг хуучнаараа одоо шилмэлгээл хөшөггүй хэсгийгээрээ шалан дээр ямар ч дэвсгэр дэвсэнгүй модон шалаараа байх жишээ нь. Тэгэхээр би эндээс яг хараал бас бодчихлаа. Тэгэхээр энэ бол яалчгүй бас энэ эдгээр ирж байгаа зочдод зориулагдсан л ер нь гэр юм байл гэж ойлгосож байгаа юм байна. Тий яг тий миний л амьдэрдэг гэрэлтэй манай 6 ам бол би ч одоо эхнэр 4 хүүхдийн хаамд энд амьдарч байна. Бид нар яг чиний хэлдгээр Монгол гэр дээр үед ямар байсан юм бол доо тулгатай тий утаан дэшээ тоонороо ингээд гардаг тий орчин үеийн жуух яндангуйч гэдэг юм уу яг хэдийгээр бүр тэгж хувиргаагүй ч гэсэн яг эрхэм дүүгээ хэлснээр адилхан бид нар тийм хиймийн гаралтай хулдаас дэвсхийг би хүсээгүй энийг би бүрэн шууд авч хайсан тэгээс хулдаас авч чад яахтай бид нар нэг авъя гэж бодоагүй харин үүний оронд би арь ширээ боловсруулаад арь ширээ дэвсэлэг зүгээр бодож хөөцөлдөж байгаа яг чиний хэлдгээр хөшиг гэдэг зүйлийг бид нар гадуур дотоор нь зүүж үтсэн. Тэр удаа манай гэр гаднаа цагаан бүрээсгүй байгаа. Би бүр сүүлд одоо эсхий гэдэг зүйл бол усыг нэвтэлтгүйгээр хийж болдог гэдгийг би ахмад хүмүүсээс сонссон. Ахрын ноос гэдгээр нь би тэргээр нь тэр эсхийг нь хийж чаддаг хүмүүс нь байдгүй хийгээд ахрын ноосоор хийсэн эсхийгээр бороог хамгаалъя гэж бодож байгаа. Түүнээс брезент гэдэг юм уу гялгар цаасаар биш гэж. Надад бол яг тиймэрхүү яг чиний хэлдгээр Монгол ахыг авч үлдэж болох зүйлийг авч үлдээ гэж би боддог л доо тий. Яг үнэн. Одоо ер нь яг одоо танихаар хичнээн улсын хичнээн хүмүүс тороос ер нь ороод гарсан. За дүүгийн асуулт бас сонирхолтой энэ хэдийн хүн танад ирв тийм ээ хэдэн оноос хойш ирв гэдэг. Тий. Яг энэ миний энэ зочдын дэвтэр гэж байдгийг. Тэгээ энэ зочдын дэвтэр нь одоо ингээд 6 дахь дэвтэр л дээ нэг нь ингээд жоо урагдаад дундна. Энэ 6 дэвтэрний хамгийн ихний дэвтэр дээр ингээд он сар нь байж идэг. 2008 оны 8 сарын 13-нд эхэлсэн гэдэг. Тэгээ энэ өдрөөс хойш бид нар хамгийн сүүлийн дэвтрээ ингээд харна. Ингэнгүү 6 дахь дэвтэр дээр хамгийн сүүлийн маань зочин хаанаас 318 дахь зочин Солонгос зочин байсан байна да. Ким гэдэг залуу. Ингээ өөрөөр хэлбэл 318 дахь зочин. Тэгээд бид нар энийг нөгөө хоёр хүн хамтдаа аялж явж байгаа хүнийг бид нар нэг гэж тоодгийг төдөх зочин гэдгээр. Инхээр дунджаар нэг ойролцоо нэг хоёулаа аялдаг гэж хүнийг тооцоонд оруулах юм бол 700-аад орчим зочид гадаад хүмүүс ирсэн байна. За дэлхийн ер нь ирээгүй твбл байхгүй. Антарктид нэг Арктикаас л алга байна. Ер нь тэгээд Африк, Австрали бүх твээс ирсэн хамгийн их зочид манай Францаас ирдэг. Ирсэн зочид төлөөлөгчид яг ер нь ямар сэтгэлтэй вэ? Би бол тэднийсээ дандаа найзууд гэж боддог. Анхнаасаа бид нар эхэлж интернетээр харилцдаг байхгүй юу? Манай тухайн уншчихдгээ. Тэгээд тэр хүмүүсийн сэтгэлд бол дахин Монголд ирнэ гэдэг сэтгэлтэй уцдгээ. Би дахиж ирнэ шүү бэгцрээ гэж. Тэгэхээр тухайн үед бол тэр хүмүүс маань хичээл сургуулаа төгсгөөд нэг амрын эсвэл ажлын нэг юм боломж гараад аялж ирсэн хүмүүс байдгийг ингээд жишээлбэл Монгол гэдэг энэ Төв Азид байгаа улс маань өөрөө газраар аялж байгаа хүн болгон Монголоор дайрах боломжтой байгаа байхгүй галт тэргээр энэ Транссибирийн галт тэр гэдэг. Тийм учраас Монголд 1-2 хоног энэ боломжийг хүн дандаа ашигладаг.
Тэр дундаа бас хэрвээ магадгүй азтай нэг нь энэ couch surfer гэдэг системийг хэрэглэдэг бол couch surfing гэдэг системийг хэрэглэдэг бол нөгөө нэг ийм couch surfer бүртгэлтэй байгаа Монгол айлуудад очих боломжтой. Тэгэхгүйгээр заавал бүх өдөрт нь манайд бас байдгүй шүү дээ. Энэ хүмүүс чинь guest house-да буунуу, зочид буудалтай буунуу тэр үний л дур. Бид нар заавал манайд үнгүй байхын дээр гэдэг утгаар байдгүй. Гол нь одоо миний Бельгийн найзууд энэ Финляндийн найзууд ирж байна. Хэд хонмоор байна, 1 хонмоор байна, 3 хонмоор байна гэдэг утгаар байдаг. Тэр оронд нь бид нар одоо амжилт суралцах ёстой юм л да. Тэгээ түүнээс биш ирлээ манайх ингээд дээрэмдэж байж ижсэн баяртай биш. Тим систем бас биш тий. Тийм учраас системийг сайн ойлгоод хэрэглүүл энэ хэн ч хэрэгжилж болох систем л дээ. Би яагаад танаас ийм зүйлүүдийг асуугаад байна вэ гэхэлэр Скотер аймагт ч гэсэн ялгаагүй ингээл одоо гадны олон улс орны одоо ингээл хүмүүс 02-ороор яг том цанг хүрсэн гэж явж идэг. Хүмүүс яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр ингэдэг л дээ. Эдгээр хүмүүс эдгээр юу нь яг юуны төлөө ингэж явж идэг. Тэ гэр орон аав ээж ах トゥ гэж байдгүй юм. Тэгэхээр хүмүүс нь яагаад явуулаад идэг ингээл аялал нэгээс бодгтой ингэ хатархсан байлаа те. Айгуугаа ингээл ерөөсөө амьдралаа ингээл ерөөсөө нэг аялал зориос аялал явж байгаа. Яг юуны төлөө яах гэж яваад идэм бол гэж хүмүүс ойлгодог байхгүй. Тийм учраас би танаас иймэрхүү асуултыг л илүү гэлж асуугаад байна л да. За ингээд Сүхбаатар аймгийн телевиз үзэж байгаа нутгийн ард түмэн минь ээ. Тий. Ер нь одоо аялж байгаа хүн гэдэг бол буцаагаад өөрийгөө байранд нь тавиад үзэх хэрэгтэй. Тийм ээ? Би яах гэж би өөрөө Монгол хүн би өөрөө яагаад дэлхийгээр аялж чадахгүй байгаа юм бэ? Харин аялдгүй нь тэгээ бодчихгүй юу? Аялдаг нь би яагаад аялдаг үлээгээ бодчих. Зарим нь би хэдийн хэмжээний зардал гаргаж аялдаг үлээгээ бодчих. Ер нь дэлхийгээс чи ер нь өөр аялах ямар боломж байдгийг бас мэддэг үнээс нь асуучих байхгүй тийм ээ? Тэгэхээр өрөвчөө өрөөд аялж гэнэ үү? Зүгээр зүнхээ өрөөд аялж гэнэ үү? Ямар ч гэсэн хүн гэдэг зүйл амтэн хүсэл мөрөөдлөгөө төлөөл нэг үйлдэл хийдэг. Тэр хүмүүс ч гэсэн дотоод хүсэл мөрөөдөл яав ээж вэ? Түүнийхээ төлөө нэг алхам хийгээд явж байгаа. Тэр хүнийг бид нар нөгөө тэгдэг шүү дээ. Ташуур агсны шүлэг байдаг. Амьддаа бие биенээ хайрлах хүмүүсээ гэж. Яг л тийм зүйлий уул нь бол энэ дэлхий дээр төрсэн хүмүүс нөх хүн заяа гэдэг, хүмүүн заяа гэдгийг л нэг нь олоод авцсан юм болохоор муу хүн гэж бол байдгүй гэж. Ганцхан бид нар нөгөө сайныг олж хараагүй дээр муу хүн болоод байгаа юм л да. Тийм учраас би гадаад ирж байгаа найзуудаа заримдаа ч юу гэдэг ямар их үнэртэй юм бэ ч гэсэн хүн байж л гэдгийг яг усанд орчихвол зөвлөдөг юм л да. Бид нар ингээд их үнэрт мэдрэмтгий уучлаарай. Сайхан усанд орчих гэдэг юм. Усанд ороод жарилахгүй үнэр байдгийг. Тэгвэл уучлаарай. Ингээд бид нар гэртээ ингээд анх нь бид нар ямар интернетээр чавааг үнэрийг чи мэдэхгүй шүү дээ. Ингээд уучлаарай гэдэг. Ийм маягаар ингээд харилцаж хүн үнтэй тий. Зарим хүн танаач Монгол айл дандаа мах иддэг байгаа даа л гэдгээ. Тэгэхээр нь би уучлаарай. Монгол ёс заншил гэж ярих юм бол мах гэж ярих юм бол монголчууд 103 сар мах идэхгүй гизээ цайлдаг ард түмэн гэдээ би өөдөөс нь хэлээд яг боддоор нь бид нар махгүй хоолоор 3 сар хоолж байгаа явуулж байсан дүүгч бай. Тэгэхээр үндсэндээ бол энэ нэцээц дүү ихээр тэр хүмүүсийн мэдхгүй зүйлийг мэдүүлэх, тэр хүмүүс магадгүй сонирхож байсан зүйлдээ хариулт авах. Тэгэхээр аялж явж байгаа хүн гэдэг юмыг эрэлхийлж явж байгаа хүмүүс байдаг юм аа. Тэгээд түүнээс биш одоо янз бүрийн өнцгөөс нь тагнуул, шив мэддий гэдэг тийм өнцгүүд байдгаа. Яана энэ хүн өстө мөнгөгүй ингэ явж энэ гэсэн өнцөгч байна. Тийм янз бүрээр. Тэгээд тэгж бодож байгаа хүн та өөрөө тийм шүүгээ хэлчихээр хатуутчихна. Ягаад гэхээр хүний бодод гэдэг чинь өөрөө байхгүй юу? Би юу гэж бодож байна? Би өөрөө байхгүй юу? Тийм учраас хүн бодлын ийм хүлээс нь битгий ороо гэдэргээ далай ламын хэлдэг чинь тэр шүү дээ. Бодол гэдэг зүйл та өөрөө. Тийм учраас юу бодохоо жоохон бас агцаалж авах хэрэгтэй. Маш их баярлалаа. Би яг л ийм зүйлийг танаас хариултыг хүсэж л та тий. Аргагүй хүн болгоо аялж чадахгүй байгаа шүү дээ. Ялангуяа манай монголчууд тий хүн болгон хүссэн газар очиж чадахгүй байгаа. За эдгээр хүмүүс ингэ явж иймэрхүү одоо аялагчид явж ийлээ гэхэд хүн болгоо очиод танилцаад ярилцаж чадахгүй байгаа. Тэгэхээр хүмүүс хараад л дүгнэлтээ хийж байна. Тэгэхээр магадгүй өнөөдөр таны хариултыг сонсоод хүмүүс дүгнэлтээ арай л өөрчлөх байх гэж миний хувьд бодож байна л та тий. Ер нь одоо ингээд гэрт ингээд гадна дотноос хүмүүс ирэхэд жоохон тагуурхдаг аль байдаг тий. Ялангуяа танад л байнгын бүр одоо гадны хүмүүнд бүр гадаадын тий өөр улс орны хүмүүс ирж байна. Гэр бүлийн хүмүүс ялангуяа хүүхдүүд яаж хүлээж авах? Эхлээд хүүхдүүд юмны араар нуугддаг шүү дээ. Манай жижигхөө одоо 2 настай л байсан. Анх гадаад нь ирж яхад шаардлагатай өөр хар арьстай хүн ороод ирэхээр нуугч л байсан. Тэгээд аяанда хүн гэдэг чинь нүд тайлхын хэрээр
тийм ээ сэтгэл зүрх нь нээгддэг. Шууд би тэгж л хэлмээр байна. Эхлээд тэр хүүхд чинь хүн гэдэг чинь ингээд ямыг мэдснийхаа хэрэг хүн ер нь мэдснийхаа хэрээр зүрх онгойдог баг, сэтгэл онгойдог байхгүй. Тийм учраас гэгэрлээч гэж хэлдэг байх гэж явдаг. Тэгээ нэг би одоо нөгөө манай гэр бүлийн хувьд бол нэг одоо тийм хэцүү тохиолдлууд бол байхгүй. Гэхдээ бид нар яг манай сурдагч манай асууж ирсэн нөгөө та нар ингээ хоол ундаа дайлдгүй гэж. Бид нар хоол ундаа хүртэл ингээ зүгээр дайлаад байдаг байвал үгүй ядаж нөгөө хүнээ ирэхтэн та хоньны махны хишгтээ ирээрээ үсттэй. Ер нь Монгол айл нэг айлдаа зочлохдоо хишгтээ очдөг үсттэй. Тэгвэл би ирж байгаа хүндээ тэр юмаа бас зөв ойлгуулдаг байхгүй тий. Чи ирэхдээ ийм юм аваад ирээрээ л байхгүй юу. Эсвэл хоёулаа ирсэн хонь хоёулаа ингээл байхгүй юу. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг бид нар ойлголцдог. Тэгэхээр мэдээж хэрэг эхлээд ингээл баг хоол ундын бэлтгэн холгүй дайл цайлаад нэг тэр хүн ингээд босс би ингээд үйлчлэгч юм шиг гэдэг хандлагыг бид нар анх мэдэрдэг байсан шүү. Тэгээс үлдээ бид нар эн чинь ийм биш шүү дээ. Хүн аливаа зүйлийг ингээд давтамжтай хийгээд байхаар дадал хэвшэл ойлголт юм төлөвшөөд тэгээд эн чинь ийм шүү гэж учрыг мэддэг болсон учраас манай гэр бүлийн хүмүүс 6 ам бүлд маань энэ их олон давуу талыг авчирсан гэж би хэлмээр байна. Ядаж нээлттэй болж байна. Тэ хүүхдүүд хүмүүстэй сайхан харилцдаг. Одоо манай 4-р ангийн охин хүртэл англиар бол нэг автобусны дотор ярьчихсан шүү. Манай руу манайх тийшээгээ ярьчин хүмүүс автобусны дотор гайхдаг гэсэн шүү. Энэ хүүхд яаж сурсан юм бэ? Яг тэр зүгээр ярианы хэл сурж байгаа юм л да. Дүрм мөрөн гэж байгаа юм дөө. Яг монгол хүн монгол хэлээр сурдаг шиг. За тэг хэл уснаас гадна тоглоом наадам тэ хөгжим, дуу хөгжим. За тэгээ бүр цаашид бол тухайн улсын нөгөө сүлд мөнгөн тэмдэгт юу гэдгийг за бүр цаашид бол үндэсний хувцас нь манайд ирсэн Филиппин эмэгт Малайз эмэгтэй хүртэл Малайзынхаа үндэсний хувцсыг хүртэл манай эхнэр танилцуулж тэ Пош эмэгтэй хэл Пошийнхоо одоо нэртэй архийг тэр нэг сарлын иддэг өвсөөр хийсэн эсгсэн архийг хүртэл авчирч шүдэнжийн модоор нэг ширхэг шүдэнжийн модоор ингээ баримл хийдэг Анатон Каралов гэдэг хүний эхнэр нь манайд ирж байлаа. Тэгээд нөхрийнхөө хийдэг баримлыг шүдэнжийн модоор хийдэг баримлын одоо очгрээд ил цагтлыг гэдэг үзүүлж. Тэгээд бид нар бол үнэхээр манай хүүхдүүд эхэндээ тэг дөлж байхад бид нар хэлдэг байсан. Зүгээр миний хүүхдүүд. Та нар аав чинь зөв юм хийж байгаа. Та нар итэг гэж би бараг бодож үнтэй шигдэг байсан. Түүнээс би ингээ хүнтэй нийлээд ариг тар суугаад гэр орноо түвэж байгаа шүү дээ. Тийм ээ энэ бол бид нар болохгүй би явуулчих шүү дээ энэ үний чи. Болдүүлээ хэд хэмэлдэ гэдэг. Ингэсээр байгаад 8 жил болсон маань одоо бол манайд ямар нэг асуудал үүсдэггүй. Харин ч манай хүүхдүүд зарим нэгтгий. Яга ойрд гадаад хөнгөө байна гэж 7 хоног бол 10 хоног бол тийм ээ. Тийм учраас манайд бол байнга сайхан тасралтгүй манай найзууд ирдэг. Ер нь одоо ирсэн зочдын маань аялагчдын маань хийдэг ажлууд өөр нь юу яах вэ? Энэ хоёрыг хэвдүүл ингээд яг ийм л дээ нөгөө. Үгүй энэ юу ядгээ? Манай гэрт ямар ажил өрнөхөө тэрэнд оролцдог л гэсэн үг юм. Түүнээс шүү нөгөө энэ хүмүүсийг ямар чи энийг ажил хийнгүүд би чам тэрийг өгнө гэдэг юм байхгүй. Тэгвэл тэгнэ гэдэг юм байхгүй. Ер нь манайх нөө усанд явна. Бид нар чи гэр хоолд байгаа учраас усандаа явна. Заримдаа нүүрс түлээн доошоо автобусны бодлоо нүүрс түлээнд явна тий. Тэгээд энэ яг одоо манай хувьд л өхөртэй учраас үнэнийхээ баасыг янзлах, хатааж авах, хатсан баасаа аргалаа оруулах. Тэгээд энэ үнээ саах ийм ажлуудад бол гар үе оролцоод юу хийх вэ гэдгийг. Тэгээд ядаж ороо хоолоо идсэн дараа аягаа гооч шиг манай ээжүүд ер нь манайд ирж байгаа гадаад найзууд бол юу хийлгч гэдэг. Тэгээ би ямар сандаа хамаг бас хүнийг бас зарах гэж өдөр ирүүлсэн биш гэж би дотор санаа зовдгоо бас. Энэ хоёрын хувьд бол одоо энэ наргалыг бол айгуу сайн зөвлөдөд ингээл далан болгоод хавраацсан биш. Тийм шүү дээ. Яг хаа сүүлийн тэр нэмж байгаа шинүүд нь. Энэ чинь өвөл манай хүүхдүүдийн хийдэг ажил байхгүй юу? Би ч одоо шилбэл эднүсээр ингэж хамжуулчингуудаа өөрийнхөө хүүхдийг ажилгүй болгож болохгүй. Тэр чинь хамтдаа хөгжүүлсэн юм бол. Тий. Яг үнэ шинэ үг цээжилж те. Ямар сандаа энэ хэд чинь аргал гэдэг үгийг мэдж байгаа. Бид нар чи англиар аргалыг кафу гэж хэлдэг юм байна гэж мэдж байгаа л гэдэг юм уу те. Кав дан гэж хэлдэг юм байна гэл. Таны эрэгтэйгийн дуу татаач. Ricky, please come here. Please because ер нь одоо Монголд ирээд хаана. За энд ер нь ингээд хийж байгаа ажил ер нь ямар байна те. And yeah, please Ricky. Монголоор мэнтэрээ. Can you do greeting in Mongolian? Not yet. Can you say Sambanu? Sambanu. Yeah, exactly. Sambanu. Exactly. That is hello. Sambanu. Yes. And do you know some Mongolian words? Uhur.
Nohoy, Yama, What is this? Arlin. Yes, exactly. Дөнгөж өчигдөр заажсан аргад идэв үгээд. Би нөгөө аргадын сав аваад тэр аргадын сав Монгол айл хоосон байлгадгүй гээд. Mör. Тийм. Ингээд Монгол өгнүүд яг бид нэр эн чинь нөгөө Монголд ирснээс хойш бас Bayarla. Zugere. Зүгээрээ. амттай байна. Amtil. Амттай гэдэг Amtil. Сүүний хоол амттай. Сүүний хоол. How about last dish with the milk noodle? How can I remember it? Yeah, noodle milk. No, sorry. We cooked just recently cooked noodle with the milk. Noodle with the milk. Milk. It's Mongolian. In Mongolian, that is suni hall. Zuniho. How was that taste? How was that? Amtil. Amtтай. Yeah, delicious. Yes. It is very new for you, yes? That Yeah, kind of my first time. би одоо амьдралд анх удаага энэ сүүний хоол гэдэг хоолыг идэж байна гэж байгаа байхгүй тий. А зүгээр орсууд бол сүүнд нөгөө гомиг буцалгаж спагетти гэдэг гомиг буцалгаж иддэг тийм байдаг. Чанж иддэг. Буцалгаж биш зүгээр чанаж гомигоор нь иддэг. Яг ингэ сүүтэй ингэж нөгөө ус шингэнтэй иддэггүй гэсэн санаа. Түүнээс ингээд яг амьдралдаа сүүний хоолыг анх удаага үзлээ гэдэг. Юу тэгээд заавал гадаад өнгөхгүй Монгол ч гэсэн нөгөө Монголын баруун нутаг магадгүй говийн нутаг ч гэдэг юм уу сүүний хоол гэж мэдэхгүй шүү дээ тий. Бид нар манай Сүхбаатар нутгийнхныг бас нэг миний багада иж хоос өссөн. Тэгээ ялангуяа тэр нь чинь нөгөө хөмлөөсөө жоохон игээ шар туснаасаа жоохон өнөртүүлэх юм бол тэгээд өрөм мөрөм жоохон ингээ хаяад өгөх юм бол гоё шүү дээ. Зарим сүүний хоолыг борцтой ч бас нэг унагдаг тийм тал байдаг бах тий. Тэгээ бид нар бол хаяа сүү ингээ ялангуяа үнэ мал ингээ сүү илүүгд бол бид нар аль болох өөрсдийн гараар хоолоо иж идэх хичээдэг юм дөө. За баярлалаа. Баярлалаа. Би ч одоо бүр ингээл таны энэ ярианд бүр ингээл уусаал бүр сонирхол яг ганцхан энэ сэдвийг л яриад байна. Тэгэхээр хоёулаа ч сэдвээс хазаад ах トゥ нар ер нь одоо яг хаана вэ? За би бол ах トゥ 5-ын уугаа ах нь. За миний дүүнэр 4 дүү байна. Миний дүү яг доотлоо миний дараах дүү Ганжуурдлаа. Ганжуурдлаа маань бол энд бас бүгд ер нь хотод байгаа. Манай ээж ч одоо хотод ирчихэл байна. Чин дэрэгчаа гэж манай нийтийн аж ахуйн үйлчлэгээний газарт ажилладаг эсгүүрчин байсан. Одоо телевиз үзэгчид бол манай ээж молмын жимдэрэгчээ Сүхбаатар аймгийн Наран сумын молмын жимдэрэгчээ гэдэг нэг баг. Миний аав Жамсранжав, Дулмаагийн Жамсранжав гэж манай аавын дүүнэр бас Сүхбаатарт байна. Бүгдээрээ ашиг. Тэгэхээр яг энэ хоёр хүнээс одоо төрсөн 5 ах トゥ бүгд хотод бас байна. Ганжууртай дүү маань энэ улсын цэцэрлэгт бас сантехник энэ тэр системийг тэр цэцэрлэгийг ажиллуулахад одоо юмын хариуцаар ажиллаж байна тийм ээ. Тэгээд түүний дараах дүү хорлоо одоо Сүхбаатар аймагт очиж энэ хүүхд төгслийн чиглэлээрээ ч бас хөтөлбөр төсөлд оролцоод явдаг. Манай дүүр нь хүүхд төгсөл эндээгээ хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг. Тэгээд энэ хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын шинжилт гэж энэ төрийн бус байгууллага төр байгуулж сүүлийн бараг 10 жил бас идэвхтэй ажиллаж байгаа юм төсвөрөө. За миний хорлоо дүүгийн дараах дүү Лувсан дөрж. За та бүхэн Лувсан дөрж дүүг маань бол бас хувь хүний хөгжлийн чиглэлээр бас интернетээс ч гэдэг үеийн дэндээс бас харж байна. Миний дүү бас энэ яруу сэтгэгч гэж сонинг хувь хүний хөгжүүлж байсан яруу сэтгэгч гэж сонинг бас гаргаж тодорхой хэмжээний яруу сэтгэгч одоо бүтээлч Монгол Creative Mongolia гэдэг бүлгэмийг бас зохион байгуулан ажиллаж байгаа. За хамгийн багдуу Дандан дөрж айлын багдуу эрх танх гэхдээ яг гайгүй тэгээд манай дүүл бас л одоо өөрийн барилгын энэ салбарын тийм ээ барилга байшин барихын салбарт бас хүчээ өгөөд явж байна. Тэгээд нэгэн удаа би одоо сэтгүүлч дүү сая асуухаар саналаа нэг хэдэн жилийн өмнө дөө хүний хөгжлийн төлөөх 5 гэдэг ийм хэлбэл бас нэг сонир гарч ирсэн. Тэгээд бид нэр өөрөө хэлбэл ах トゥ тавлаа бас хүний хөгжил гэдэг зүйлийн талаар анхаарч ичдэг та. Бас ер нь их содон сони юм те. Энэ хөө нутгийн нэвтрүүлгийг бид бүхэн ер нь 3 дахь жилдээ бэлтгэж байна. Манай телевизийн хувьд бол байгуулагдаад 5 жил болж байгаа энэ телевиз. Тийм тэгэхээр бас орон нутгийн телевизч гэлээ онцлог нь одоо Монгол орны өнцөг бол за тэр битгүүл хаавал хаан цацагддаг. Яг тэгэхээр дидишэр одоо орон дээр цацагддаг ийм онцлогтой телевиз байгаа. Тэгэхээр таныг магадгүй энэ тэнд одоо яваа нөгөө танихаар ирсэн хүмүүс ч хараад сууж яхахыг үгүйсэхгүй тий. Тэгэхээр бас би одоо 3 жилийн хугацаанд их л одоо олон янзын хүнтэй уулзч болоо голцоол одоо төр нийгмийн
ажилтнууд ч гэдэм үү багш нарч боловсрол салбар бизнесмен ч юм салбар хүмүүстэй ажиллаж илаа. Тэгэхээр ер нь одоо нийт бэлтгэсэн дугааруудаас маань хамгийн сонин зочин бол ингээд одоо яриа сууж хахтал та байна л да. Их сонин их бас тохиолдол байна. Миний хувьд бас яг одоо ийм сайхан хүнийг манай нутгийн ийм сайхан хүнийг олоод энэ нэвтрүүлэгтээ оролцуулж байгаадаа сэтгүүлч миний хувьд бол маш их баяртай байна тий. Тэгэхээр бидний хувьд ч одоо хийж байгаа нэвтрүүлгийн одоо гол үр дүн маань оролцож байгаа хүн нэгдүгээрт хоёрдугаарт үзэгчдийн сэтгэл байдаг л да. Тэгэхээр магадгүй үзэгчд маань ч хүртэл та хоёрын ярианд нэлээд анхаарлыг татж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За Бэкцүрэн гэдэг хүний ирээдүйн цаашдын зорилго одоо юу байна? Ахаал одоо гадаадуудаа ингээл авчираад л байна. Мэдээж хэрэг зорилго бол бас өөр дотроо зүйл бодож санаж байгаа зүйл байгаа. Нэгээ би амьдралыг бол таавал аль хэдийн ингээд ажиглалтаас гарцсан гэдэг байгаа шүү дээ. За ахаа энэ юу л дээ. Миний одоо амьдарч байгаа энэ байгаа байдал гэдэг маань бидний багд эзэмшсэн боловсролтой холбоотой шүү дээ. Үний сурч байсан сургууль. Тэгэхээр 2 дугаар 10 жил, 2 дугаар 8 жилээс нь эхэлж тийм ээ. Тэгээ отхон багш гэдэг үнээр А хэсэг заалгаж. Одон жим гэдэг багшаар одоо дунд ангидаа ахлуулж тий. Тэгэл инх цэцэг гэдэг физикийн багш байлаа. Тэр байгаа л ахал та би уучлаарай 8 орон нутгийн холбоогүй учраас багш нартай холбоогүй байна. Би хамгийн сүүлд нэг саяхандаа математикийн багш инх цэцэг гэдэг бас багштайгаа уцаар ирлээ. Тэр багш маань хотод үгүй тийм ээ. Их тагтаа гэдэг манай орос хэлний багш байна. Би тэр багштайгаа фэйсбүүкээр харилцлаа тийм ээ. Тэгээд үнэндээ би багш нартай л харилцлаа. Яг хоо бид нэрийг ингээд нөгөө одоо түлхэж өгч те суралцах тэр хүслийг маань оргилуулж тэгээ би бас тухайн үед тэр 10 жил тогтоо аймгийн номын санд би хамгийн идэвхтэй уншиж байсан гэж намайг дурсаж ярьдаг тэр эрхлэгч чинь энэ ихчээ тэгээ би бас тэр үед нөө би тааж тэр номын санд очиж ингээд аймгийнхаа номын санд ном өдр уншижсэн тэр юм маань одоо энэ түлхэж болсон баг тэгээд үнэндээ цаашдаа миний амьдралын зүйлүүд ийм хүн сурч мэдхийн зүйлээ зогсолтгүй байх хэрэгтэй гэдэг ийм бодлоо би. Энэ юу нэг хүн сурч мэдхээ ингээд зогсоочихгүй хүн ингээд нэг байранда ингээд эргэлждэг шиг гоё. Магадгүй хүн буцаад ч авчиж магадгүй. Тэгээд тийм учраас энэ гадаад дотоод хүмүүстэйгээ тэгээд юу гэдэг өргөө олон түмэнтэйгээ альва зүйлийг одоо шин гэдгээс нь айхгүй эсвэл хуучин гэдгээр нь ингээд дүлхэхгүй те аль болох сайн шилдэг гэсэн болгоныг заавал өөрөө хэвшүүлчих гээрэл болж яах их биш хүнд ингээд таниулж ярьдаг тийм ажил хийж явж байгаа да. Миний сүүлд хийж байгаа энэ би л одоо яг би сүүлд ямар мэргэжил эзэмшиж байна гэхээр зөв олдын хувийн зөвлөх гэдэг мэргэжил эзэмшиж байна. За яг англиараа бол энэ бол wellness coach гэдэг ийм мэргэжил. Тэгэхээр энэ шинэ зуунд 21-р зуунд бол би бол компьютерийн инженер, програм хэмжээ инженер мэргэжилтэй байхгүй юу. Тэгэхээр би тэр мэргэжлээсээ илүүтэйгээр би одоо эзэмшиж байгаа мэргэжилтэй илүү хахиж цаагна гэж бодож байгаа. Тэгээд ер нь одоо телевиз үзэж байгаа хинч бай, залууч бай, настайч бай. Хүнд нас бол гол биш ээ. Та хэдий ч насандаа юу ч сурж олноо. Тэрний чинь жишээнүүд энэ тэндгүү байдгаа тий. Өнөөдөр тэрний нэг жишээг би гадаад хүнтэйгээ холбоод нэг ярив. 60 гаруй насны 2 Франц гэр бүлийн 2 хүн, бараг 70 төгсөн 2 хүн хүүхдүүдтэйгээ зөвлөж жаад мөн тэр жижигхэн Францын тосгоных тэр тосгоныхонтойгоо зөвлөгдөж жагаад би тосгоныхондоо дэлхийг үзүүлье. Гэхдээ яаж явах вэ гэхээр дугуугаар 12 жилийн төлөвлөгөө гаргасан байна. Тэгээд дэлхийгээр Францаасаа эхлээл Европоосоо эхлээл аялж ирсэн, Монголоор явсан, Азаар явсан, одоо Америкт, Канадад явж байна. Дусаагүй байна. Тэр 2 хүний дэлхийгээр дугуугаар аялж байгаа аялал зогсдгоо хаяада эрүүл мэндийн шалтгаанаар зогсдог, нутаг руугаа орчдөг, буцаад яг зогссон газар руугаа буцаж ирээ дахиад үргэлжлүүлдэг байхгүй. Тэгэхээр тэр 60 хэдэн настай хүмүүс тэгж байна. За бас нэг өөр нэг гоё жишээ хэлэх юм бол Швейцар одоо бас 70 төгсөн Хари гэдэг манайд гэрт сар байсан Швейцар хүн байдаг. Тэр хүн Тайландд 30 эдгэн настай өсгөөтэй гэрэлж байна да. Гэх мэтчлэнгээр амьдрал бол хаанч үргэлжилж байна. Ийм сайхан доо. Тэгэхээр дүүгийн асуусан асуулт та ирээдүйд юу их вэ гэж. Амьдраатай цай тэгээ амьдрал ганцхан тийм нөгөө дороо эргэлддэг биш жоохон урагшаалдаг байвал зэрэг. Гэхдээ урагшлахад бас их учирвэ. Энэ үгэн дээр би телевиз үзэгчд маань гэсэн бодоорой гэж боддог. Салхийг хөгжөөвөл шуурга болно. Хүүхдийг хөгжөөвөл тэр хүний үгэнд ордгүй хүн болно.
Тэгвэл улс их орны хөгжөөж болохгүй. Тэр зөв үгээр нь шүү. Жишээлбэл барилга байшингийн өндөр болгоод нөгөө нүүдлийн мал аж ахуйн суурин болгоод надад миний Финлянд найзууд хэлж штэ тий 200 жилийн өмнө 300 жилийн өмнө нүүдлийн мал аж ахуйгаа суурин болгоод Перу болгоцсон тэр улс их орны үр аж 30 нь өнөөдөр миний Монгол гэрт ирээд Пермийн сүү уухаар надад ингээд харшил өгдгийг танай Монгол сүү уухад би харшилгүй байна гэж надад хэлж байгаа зү. Байгалаа би хамгаалахын төлөө би энд байгаль дэлхий гэдэг зүйлийг би харах гэж хаана ямар байгаль байна гэж үзэх гэж би аялж байна гэж хэлж штэ. Тэгээд бидний удамжинд хайчсан байгаа хогийг хараад энэ хүмүүсийн зүрх нь өвдөж штэ. Тийм штэ. Гялгар уутны хогийг хараад та нар яагаад дэлгүүр явахдаа тороо бариад явдгүй юм бэ? Гялгар ууттай юм болгоныг аваад ах үгүй шүү авчихсан юм болгоныг гялгар уутанд хийж аваад ах юм аа гэж хэлж штэ. Тэгээд бид нар мэддэг юм шиг хэртлээ өөрсөндөө хийдгүү зүйлийг чинь одоо тэр хүмүүс аль зүүр туулаад өнгөрцсөн бидний болох гээд байгаа хөгжүүлэх гээд байгаа зүйлийг чинь тэднээс хөгжүүлээд эцсийн үзээд болохгүй юм байна ухрыг ухардаг араанд байдаг бол ухрыг харамсалтай нь ухардаг араа гэж байдгүй байхгүй. Тийм учраас хөгжил хүн хөгжих ёстой гэдэг үг нь бол тэр нөгөө салхи хөгжөөж юм шиг хөгжил биш, шуурга болохын хөгжил биш, хүүхдийг хөгжүүлээд хүний үгэнд ордгоо хатуу жигтэй хүн болох гэх нэр биш. Тэр улс их орныг нөө урд нь доктортой хөгжил гэж хэлнэ, ногоо хөгжил гэж хэлнэ. Тэр чиглэлээр нь хөгжөөл одоо хөгжүүлвэл зөв юм уу да. Тэгээд тэр чиглэлээр ярилцах хүн байвал ярьж чаднаа гэхгүй юу. Дөрөв хүүхэдтэй гэсэн тий. Өөрөө Сүхбаатар аймгаар очиугүй 10 хэдэн жил 16 бараг 20 жил болж байгаа юм байна. Тэгэхээр хүүхдүүд нь Сүхбаатар аймгийг үзээгүй. Үзээгүй. Манай хүүхдүүд хэдийгээр орон нутаг тэр газар нутгаа үзээгүй ч гэсэн үнэн шүү үзээгүй. Яг одоо миний төрсөн тэр тал хаяр нутгийг үзээгүй, Алтан овоог үзээгүй. Тэгсэн ч гэсэн одоо юу гэж хэлэх вэ гэхээр энэ бид нар харилцаа холбоо гэдэг зүйл чинь бид нарт бас нутаг орныхоо видеог үзчих тийм ээ. Тийм боломж өгж байна. Тэгээд тийм тэрнээсээ гадна нэгэнт одоо энэ хотод нөгөө сургууль соёл гэдгээрээ бид нар юу яаж юм да. Боломж нэг бид нар өөрсдөө боломж гаргахгүй байгаа юм л да. Тэгээд яг эндээ үнэ мад хийж байгаагийн учраас нэг альч Монгол орны альч үнчиг цоцсон сүүгээ чи ингэж боловсруулдаг гэдгийг манай хүмүүс харин энэс ч хэлүүлэхгүй хийчих байх л гэж би боддог. Яг тэгэхээр аав ээж нь үзүүлээд байгаа учраас л гэж боддог. Хүмүүс аялж байгаа учраас магадгүй хүүхдүүд чинь одоо хүртэл аялах тийм зорилгыг л аль хэдийн өвөрлцөн байгаа гэж би бодоод байна. Тэгэхээр та хүүхдүүд аялуулах уу? Аялнаа гэх. Одоо тэр хүмүүс шиг аялья гэж. Юу ч тавь да. Би ч хүүхдийн ангилыг мэдэхгүй шүү дээ. Юу? За. Тэгээ яг ийм байхгүй юу? Ахын цаа яга хариултаа тэгж хэлв гэхээр яг үнэндээ миний амьдрал бол миний амьдрал. Би хүүхдийн амьдрал зүгээр миний амьдралаас хүүхд маань сурал гэж байгаа юм. Хаар гэж байгаа юм. Мэдэр ойлго гэж байгаа юм. Түнш намайг хуулбарл эсвэл энэ хүмүүсийг хуулбарл гэж би хүүхдүүдэд заадаггүй. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Чи миний удам учраас надаас илүү байх ёстой гэдгийг би харин хүүхдүүдэд хэлдэг. Миний хүү. Бид нар чинь Монгол уламжлаараа би 9 үеийн дээд өвгдээцийнхаа авч явах тэр 9 үеэсээ би авиас чадварыг ген гэдэг зүйлээрээ ч байдаг юм уу? Тэр юу гэдгийг тэр далд энергиэрч байдаг юм уу? Надад байгаа. Би тэр авчирсан тэр зүйлээ улам хөгжүүлээд би дараагийн 9 үедээ өгөх үүрэгтэй ууд нь хүн байхгүй юу? Эмэгтэй хүний хувьд бол нэг бид нар бас буруу үнсэн байж магадгүй 5 үе дээшээ 5 үе доошоо л гэж ярьдгийг. Цусан ахын ясан гэдгээр. Тэгэхээр би хүүхдүүдэд тэгж л гэдэг. Та нар өөрсдөө амьдралаа зохионоо. Миний хүүхдүүд яахан энэ дэлхийн нийтэд би бүх юм нээлттэй боломжтой гэдээ танад харуулж байгаа учраас та нар өөрсдөө шийдээрэй. Гэхдээ битгий буруу зүйл хийгээрэй. Тэ? Чи нэр хуурах юм чи нэр хуурахаар ясуугаар гэдэг үг байдгийг шүү гэдэг иймэрхүү юм сургаал гэдэг юм уу үгээвэл хэлдгээ. Тэгээд манай хүүхдүүд зарим нь аялна энэ гадаад хүмүүсийг хараад аялна гэж дотроо бодчихсон морин уур сурсан хүү маань хүртэл морин уур сурчихсан сураад те би морин уура үүрээд аялна эдэргээд тийм яриа хөрөө болж исэн юм биш үү? Тий байгаа. Ялцглаар тийм зүйл бодогдчихл байгаах гэж бодож байлаа. Би хабагцрахаас нэг зүйл хүсье. Нармат хотгийнхаа нэг батгийг аялж өгөөч. Сайхан дууш. Та ихний бат гинөө. Тий. Хамаагүй та өөрөө аялж. Би ч одоо гэр бүлийнхаа үнтэй дуулдаг шүү дээ. Тий. Гэр бүлийн үнтэй танилцсанаа гэж. Наад гээ. За ягаад сая хэлв гэхээр бид нар энэ дууг анх сурахтаа би тэгж сурсан. Гэр бүлийн өнгөр нь хаана? Миний гэр бүлийн мөнгөн соём Улаанбаатар хотын уугуулаа. Тэгээ бид нар би ер нь жилийн цагаан сарыг айл хэсэгтээ, бууз идэхтэй
гэхээс илүү заавал шин зүйлтэй байлгыг гэж боддгийг. Энэ жилийн хувьд би шийдсэн нэг зүйл энэ сая би 20 жил дуслаа тийм ээ. Ирэх жилийн цагаан сараар би хинттэй ч мөнгөтэй золохгүй гэдгийг би шийдсэн. Бүр хинттэй ч би манай гэр бүлийн хүн болгон гараараа хийж чаддаг юмараа барьж золгоно. Сүү цагаан эдгээр юу хийж чаддгүй тэргээрээ золгоно. Заримтай нь мөнгөтэй золгоод заримтай нь мөнгөгүй золгосон чинь цаагаараа олон юм ярьж байгаа гэсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг чинь мөнгөөр хэмждэг гэдгийг би тэр хүмүүст үзүүлэх гэж байгаа. Тэрний түрүүжил би цагаан сараар аягаа өөртөлж явахыг би ах トゥ нэртэй үзүүлсэн. Би бүх хүүхдүүдээ манай хүүхдүүд жоохон нөгөө аягчин юм заавал юм бортог ууттай байдаг юм лээ. Тэгээ бид нар тэрийг мэддгүү аягаа өөртөлж яваа зарим нь өөрөөсөө гарах гэж жоохон тэгснээс биш. Би энэ жилүүд бүр өөрөө дахиад би аягаа 2 дахь жилдээ өөрчилж яваад ах トゥ гиндээ ороод би ах нь аягаа авчихсан шүү гэж цайгаа аваад уугаад амсаад байсан. Тэрний түрүүжил би өөр гэд би сүүлийн нэг 7-8 жил гэргийн ветерийн хоорондоо ярьж цагаан сарыг яаж шинэлэг байдалтай уламжлалаа хадгалж үр өгөөжтэй тэмдэглэх үү гэж бид нэр үргэлж ярьж би тэр талаараа би интернетээр блог дээр ч бичдэг. Тэгэд нэг удаа гэргийн ветер дуудыг шийдсэн байхгүй. Тэгээ бид нэр энэ мандах нар нутаг мөн одоо хүний сайхан сэтгэл өөр нэг нь юу лээ. Ингээ 3 дуу бид нар бүр зөрүүд сурж зочилсон айл зодгож очиж байгаа айл болгондоо бид нар дууссан юм аа. Айны дугаараа барь. Тэгээ одоо дүүгийн хүсэл дээр наран мандах нутаг гэдэг нэг адгээр болчихлаа. Мандах наран зүгтээ нутаг миний байдгиймаа. Марах юмгүй тэнд дулаахан байдгийм. Маллан дохтуха хүнэн найдуха мандах наран зүгт нутаг минь байдгиймаа. Урагах наран зүгт нутаг минь байдгиймаа. Уратын дуушиг тал цэнхэр тэж байдгийм. Удам таала туулнагэд унган хүлээгэмэн босоо төрдгиймаа. Гэдэг дээд сурга хизээ явах уу? Энэ би бас номосонд нөгөө 10 хэдэн жил ажилласан гэж хэлсэн. Тэгээд бид нарын хамгийн сүүлд нэвтрүүлсэн ажил бол хараагүй хүмүүс зориулсан захим номын сангийн төсөл байдгийг. Тэгээд хараагүй хүмүүс зориулсан захим номын сангийнхаа төслийн дараагийн үе шатаар Сүхбаатар аймгийн номын сантай хамтраад юм хийж магадгүй. Зүгээр бид нар төслөө бол аймаг эдэр гэж нэр заахгүйгээр энэ явуулчихсан байгаа. Гэхдээ хотыг хамарсан орон нутгаас ганц 2 орон нутгаас сонгосон тийм төслийг яг төслөө бол яг энэ бол би төслийн багийн л шүү. Яг энэ төслийг маань хариуцдаг залуу Цэнгэл их залуу би хараагүй залуу би тэр залууг одоо дэмжиж ойлгож тэр төслийн багт байдаг. Тэгээд Цэнгэл залуу маань хэлж юм лээ. Сайхан би заах таны нэр чинь тэнд явж байгаа. Та бол миний баруун гар шүү гэж үлээ. Тийм ээ. Би чамайг хөтөлж явахтаа хөтөлж явсан. Чамайг дэмжиж ажилтдаг нэг хүн. Тэгээ манай Цэнгэл одоо насгтөржин номын тэр хараагуучдын төсөл хөтөлбөрийг хариуцаад ажилтдаг тийм залуу би уншлаг. Тэгээ би тэр ажиллаараа аймаг орон нутагт очиж магадгүй. Яг одоо зүгээр тийм л ажлын шугамар гэсэн шиг амьдралын онцлогоор очин гэдэг тооцоод одоохондоо байхгүй байгаа. Бүр очих юм бол нэг үхэр тэрэгтэй очиж магадгүй. Тий, та түрүүнд хэллээ жил цагаан сарыг нэг өөрөөр онцлогоосруулдаг аягаа өвтлөж явдаг гэж тэ. Тэгэхээр аягаа өвтлөж айл гэрийн одоо эр хүмүүс аягаа өвтлөж айлуудаар зочлоо гэдэг бол эрт дээр байсан манай монголчуудын өвгдээцээс өвлж ирсэн тийм үнэт соёл гэж би сонсч байсан. За ер нь тэгж ярьдаг. Гэтэл тэр соёлыг бол одоо яг одоо тэр хадгалж байгаа юм бол ховор болоо гэж бодож байна. Гэтэл миний хажууд нэг сууж байгаа юм байна. Тий. Тэгэд айлууд ороод ингээд аягаа өрнөөсөө гаргаж хүмүүс яаж хүлээж авч байна. Хэлдэг юм аа. Би шууд хэлчихдгийг. Уучлаарай. Та нар намайг жоохон итгээд гэдгийг мэднэ. Энэ жил цагаан сараас энэ жилээс би ингэж байгаа шүү. 2 дахь жилдээ би ингэж байна шүү гэж хэлэхээр алио вэгзигийн аяг ингээд вэгзигийн аяг ингээд өө их чинь асуухгүй аяг хийчихтэй гэхээр нууцхан л да. Тэр айлын юу гэж би солиг гэхүү. Зүгээр яг дүүгээ хэлдгээр энэ бол одоо надад бол энэ аягны
аяга үрж явдаг, мөн халууга, тэмээ хутгаа, бүсэндээ хэд хутгаа авч явдаг энэ бол таалагддаг. Би энийг үнэхээр хэрвээ хүн болгонд их юм бол айлд илүү аяг хагарахгүй. Тий, айл илүү аяг гэдэг зүйлийг худалдаж авахгүй. Тий. Бас эдийн засгийн юм гэдэг. Супер. Тэр тал ягаад би энэ талаараас үг хэлж чадах вэ? Би өрхийн төсөө гэдэг зүйлийг сүүлийн 2009 он гэдэг ч одоо биш 2001 оноос хойш 2001 оноос хойш би өрхийн төсөө гэдэг зүйлийг би хөтлөж байгаа юм да. Тэгээд тийм учраас би бас нэг өрхийн санхүү төсөвтэй холбоотой юм бол бас ярина шүү. Ярина. 15 жил хэвчсэн ярилгүй яах вэ? Тий. Ер нь бол одоо яг үнэндээ хүний амьдрал та бүхэн сэтгүүлч та бүхэн бол заавал би гэхгүй ер нь ямар ч хүний амьдрал сэтгэлийн нээж чадах юм бол тэр үнд их сэтгэлийн болог урсна гэдэг шиг юм байгаа. Бүх хүн би. Одоо Бэгцүрах тэгвэл бас утахгүй Сүхбаатар аймаг руу өхөр тэргээр очиж бас нэгэн шинэ одоо замыг өхөр тэргийн зам нээж магадгүй. Одоо явд ч үйл та чөлөөтэй болсон шүү дээ. Зам аягүй сайхан болцсон. Хамгийн гол нь өхөр тэрэг маань төв замаар явдаг лам гэж байна. Тийм шүү дээ. Тэгэхээр бас юу явбал гэж нэг юм. Тэр чинь миний амьдралын зорилго. Би угаасаа заавал Сүхбаатар ихгүй. Яг эргийн үеийн хувьд боддог, төлөвлөдөг, амьдралдаа шийдсэн олон юм байдаг. Яг ингээд эцсулгаа шийдсэн энэс хизээч хоёулаа гажихгүй шүүс юмуд байдгийг. Тийм ч учраас дуу сурлаа гэргээтэйг хамт. Тийм ч учраас бид нар дахин дараагийн дууг сурна. Бүр цаашлахын үед хоёр машин гэдэг зүйлийг бол авахгүй. Бид хоёрын хувьд бол ингээ ярилцаж хоорондоо нэгэнт ингээ гэр бүл өрх гэр гэдэг зүйлийг үүсгэсэн учраас би өрхийн тэргүүнгээ зүтгэх биш. Миний гэргий би эхнэр чинь байна гэж зүтгэх биш. Тэр зүтгэж байгаа үед нь заа тэгвэл яг хөө дэмжиж өгөөд заа тэгвэл хоёулаа үзье л да. Чиний санааг хоёулаа хэдэн жил нэг хэдэн сар туршиж үзье. Чи миний санааг туршиж үз, дэмжиж үз. Тэгээ болохгүй бол хоёулаа анх ярьж яснараа ингээд явъя гэдэг ийм маягаар бид нар амьдардаг юм аа. Тэгээд яг үндсэндээ тэр өхөр тэрэгний аялал бол бид хоёрын хамгийн сүүлд хийх сайхан урт аялал байгаа. Ямар гоё юм бэ те. Одоо магадгүй одоо цэхэр дэлгэцэр энэ нутгийн хүн нэвтрүүлгийг үзээ сууж байгаа олон үзэгчид таны ярианаас маш олон зүйлийг суурч эргэн санаж байгаа болов гэж бодож байна. Миний хувьд тэгэхэд өхөр тэрэг төв цамаар явдаг мэдтгүй байлаа. Уучлаарай сая танаас сонслоо тий. Тэгэхээр ингээд те бидний нэвтрүүлэг нутгийнхаа үнийг уулзуулаад нэг аав нутгийн хусын яриулаад зогсохгүй. Энэ хүний тэр оролцож байгаа үнийг ярианаас үзэж байгаа үзэгч нэг ч гэсэн юм олж аваасаа гэдэг. Бас ийм зорилго мэдээж хэрэг нэвтрүүлгийн цаад байлгүй яах вэ? Тэгэхээр таны хувьд бас маш их баярлалаа. Тэнтэй ингээд яриадах юм бол таны ярих юм бол дуусахгүй юм байна. Миний асуулт дуусахгүй юм байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань цагтай, минуттай. Гэхдээ магадгүй бас нэг дараа нэг сонин содон зүйл хийчгээд байх чинь бид бүхэн бахаад зориод ирэхийг бол үгүйсэхгүй юм. Тий. Тэгэхээр одоо нутгийнхаа нийт үзэгчид олондоо за нутгийнхандаа тэр тусматаа залуучуудтай бас хандаж юу гэж хэлмээр байна. Би ч одоо хүн тэгдэг нь асуулаа гэж тэгэхгүй. Ер нь тий. За ах вэ. Тийм ээ. Энэ Сүхбаатар гэдэг энэ аймаг чинь тэр нөө сая дуун дээр байна. Наран манддаг нутаг юм байна. Тэгээ хилийн нутаг юм байна, тийм ээ. Тэгээ альва улс их орны хил хэл за зундын дөрж байгаа хэлсэн дэр хил хэл мал гуруулж гэж хэлдэг. Бүр цаашлбал альва улс их орны бүрэн бүтэн байдал тэр эмхтэй хүний хэвлийд байдаг ч гэж үг байдаг. Тэгээ би зүгээр залуу үе телевиз үзэж та бүхэнд хэлэхэд бол хүн үнээрээ л бай. Монгол үнээрээ л байл гэж хэлмээр юм да. Тэр л чухал. Тэр ерөөс маш чухал зүйл гэж байна. За баярлалаа. Ямар ч нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бид бүхнийг бас өргөг цагаантай урьсан танд маш их баярлалаа. Тий цаашдаа чинь олон би одоо таны таавал ер нь таны нэвтрүүлэг гिचнээ янз бүр бодлоо юм. Тэр болгонд чинь амжилтыг хүсье тий. Баярлалаа. Баярлалаа та бүхний ярилцлага бас нутгийн хүн гэдэг энэ нэвтрүүлэг маань улам сайхан өргөжин хүн замыг олноор нь хамруулаарай гэж хүсэж байна. Тэгээд мэдээж хэрэг телевизэн дээр ажилд амжилт хүсээд дахин уулзах өрөөл авъя. За баярлалаа. Ерөөл Батбаяр шиг. За зөвхөн нутгийн хүн нэвтрүүлгийн ээлжид дугаарын түрээд өндөрлөж байна. Бид бүхний бас энэ удаагийн нэвтрүүлгийг бас их сонин цодон та бүхэнд нэгийг бодуулсан, нэг сануулсан нэвтрүүлэг болж чадсан болов уу гэдэг сэтгэлж миний хувьд итгэлтэй байна. За ингээд дараагийнхаа нутгийн нэвтрүүлгээр эргээ уулзъя. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочин Сүхбаатар аймгийн Баруун Цумын уугуул. За Бэгцүр Жамсран Жавын Бэгцүрэн ах маань байлаа.